Аймгийн засаг даргаас өгсөн чиглэлийн хүрээнд аймгийн засаг даргын хамгаалалтын газрын төрийн сангийн хэлцээс Дархуул аймгийн төвсийн байгууллагын санхүүгийн ажилтнуудад төсвийн тухай хууль, төрийн хэмнэлтийн тухай хууль, засгийн газрын тогтоол, албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд төвсөн санхүүжилтийн сахилга батыг чангатгах хэмнэх чиглэлээр мэдээлэл сургалтыг зохион байгууллаа. За аймгийн улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын эртлэн бодлогчдод хийх сургалтын хөтөлбөрийн дагуу өнөөдөр одоо Аринагийн 2 давхрын зааланд одоо нийт 45 байгууллагын 130-аад нэгтэн бодлогчийг хамруулсан сургалтыг хийж байна. За сургалтанд өнөөдөр аймгийн төсөв санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал тэгээ төрийн болон орон нутгийн өмчийн бараа хөрөнгөөр ажил үйлчлэгийг худалдаа авах тухай хуульд тулгамдж байгаа асуудал, хэрэгжилтүүд мөн одоо нэгдсэн цахин системийн орчин татврын төрлөөр нь хэмжлэгийг хэрхэн үүсгэж төсвийн орлогын урсгалыг үнэн зөв байдлыг хангах талаар болон санхүүжилт аудитын дотоод аудит төрийн аудит болон одоо манай хэлтсийн санхүү төрийн сангийн хэлтсийн хамт олон хамтраад энэ сургалтыг одоо зохион байгуулж байна. Энэ дээр болохоор ерөнхийдөө төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн одоо удирдлагууд маань бас энэ нэгтлэнгуудынхаа өгөх чиглэлийн хүрээнд бас төсвийг үр ашигтай, үнэн бодиттой, үнэн зөв одоо үр ашигтай байх тал дээр анхаарах талаар улсын хэмжээнд